За бид нар гадаад хэлний төрөлцсөн сургалтын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцлборын барилгын ажилтай танилцж байна. Одоо энэ барилга маань одоогоор 90% гүйцэтгэлтэй явж байгаа юм байна, тийм үү? За энэ гүйцэтгэлийг мөн одоо дотоодын гүйцэтгэгч аж ахуйн гэж явуулдаг Гэрэлчин гэдэг компани хийж гүйцэтгэж байгаа юм байна. За та бүхэн харж байгаа одоо яг ингээд бассейны ажлууд дотор талтай хийгээд туршилт тохируулгуудын ажлууд хийж байна. Хажуу талд нь энэ шаад нөгөө халаалттай шадны төхөөрөмжийг угсрах ажил хийж байгаа юм байна. Ингээ 23 дугаар сургуулийн хүүхдүүд тун удахгүй шинэ спорт цогцлбортой одоо орж хичээл би нэмэр спортын хичээллэх энэ сайхан боломж үлдэж байна. Хамгийн чухал юм нь юу гэвэл хүүхэд бүр усан бассейнд сэлж сурах, эрүүл чирэг болох, хөдөлгөөний дутагдлаас гарах ийм одоо боломжууд үрж байна. Энэ нөгөө юу харагч байна уу? Нөгөө дотор одоо энэ чи ингээд шөнөөл энэ роботыг дотор нь тавьчихын тий. Тэгээд энэ өөрөө дотор нь ажиллаа хийгээд өглөө нь гарч ирээд гараад авчин, цэнэглээ тавьчин. Энэ бол одоо бас нөгөө халдвар хамгаалал эрүүл ахуй талаасаа тий. Би өмнө нөгөө сонгоны харган дүүрэгт ийм бассейн оруулж ирсэн учраас энийг аягүй сайн мэдээд байгаа байхгүй. За дашрам сонирхуулж хэлэхэд энэ яг ийм том спортын комплекс тэр хоошоогоо юутэй? Төвсөлгөр. Ийм одоо яг усан бассейн бүхий спортын цогцлбор Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, 39 дугаар сургуулиудад бас хийгдэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За энэ одоо дээдлийн давхартууд спорт заал байгаа. Спорт заал нь зөвхөн бидний мэддэг нөгөө спорт заалаас шал ондоо. Өөрөөр хэлбэл сагсан бөмбөгийн 2 том одоо талбайтай. За энэ ингээд волейболын тэмцээн бас авч болдог ийм мундаг том бүтээн байгуулалтын ажил дуусч байна нөхдүүдээ. За энэ бол одоо Монголд байгаа спортын цогцлборуудаас баг хамгийн том нь гэж хэлж болох тий. Тий, ерөнхий боловсролын сургуулиудад байгаа хамгийн том ийм спорт цогцлбор ашиглалтанд орж байна. Энэ хажуудаа нөгөө хүүхдүүдийг бэрхтлийн талаас хамгаалах зөөлөвч хануудтай дуу шингээгч биш дээ эдгээр чи. Ямар ч дууг зүгээр. Тий, цуураадахгүй байна. Хичээл орж ирсэн энэгээр ингээ хот таславч энд хөшгтэй. Хөшгтэй ингээ хоёр анги зэрэг орж болох нь тий. За энэ нөгөө яг сүүлийн NBA-ийн стандартын юм уу? Сарс модон шал. NBA стандартын шал доор нёшок гэдэг юм зөөлрүүлэгчтэй тий. Тий хүүхдийн нуруу нугсанд хамгаалдаг гэдэг тий. Шууд лак гэж. За ингээ бас л манай Мөнхөт дарга нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Мөнхөт захиалагчийн хяналтыг тавьж ажиллаад одоо ингээд дуусгах чинь хэдэд мэдээ хүлээлгэж өгч. За. Тэгэхээр тун удахгүй нийслэлийн 23 дугаар сургуулийн хүүхэд багчууд, эцэг эхчүүд одоо энэ сайхан спорт комплексыг хүлээж авах энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэх нэ. Энд бол одоо сургуулийн сагтаар шалруулалт тэмцээн асуудал болж ш. Хуучин заалын яаж? Хуучин заал нураагаар нэг бас. Хуучин заал ганцхан байна. Тэр нураагаар ингээ хоёр заалтай бас үүтэй. За энэ ингээд ариун цэврийн байгууламжууд баг тий. Ариун цэврийн доороо хуцал бүгд ороо. За ийм сайхан спорт цогцлборыг гэрэлтчин гэсэн тайлбарлан та энэ нэг юм билээ. Би биш. Захирал дотор ажилладаг. Ерөнхий инженер Төвшинбат. За тэгээд танай хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ер нь төр хувийн хамтын ажиллагаа гэдэг нь энэ төрийн худалдаа авах ажиллагааны одоо тендерээр шалгарсан аж ахуйн гэж байгууллагууд сайн байцгаана. Чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь ингээд ашиглалтанд өгөх явдал их чухал байдаг. Тэгээ Гэрэлчин гэдэг компани бол бас хугацаанд өгж байгаа юм тийм үү? Тийм бас болсон. Бас богино хугацаанд шинжтэйгээр чиглэлж гисэн. За гадна талаас нь хэдүүлээ нэг спорт цогцлборыг харчихъя. Сайн байсан. Сайн байна уу захирлаа. За ажил нь сайн байна уу? За хүүхдүүд одоо авах гэж хүлээж байна уу? За энэ урд харагдж байгаа бол бидний хуучин 23 дугаар сургууль. Үе 23 дугаар сургууль төгссөн хүмүүсийн цагаан сургууль сайхан спорт цогцлбор шүү. Ирж үзээрэй, нээлтэнд нь ирээрэй гэж урьж байна. За урьж болно үстэй. Үе төгсчтэй. За бас ийшээ нэг
алхаж нэг юм үзүүлэх хүмүүс. За ингээд манай нөгөө спорт заалны гадна талын металл сайтингээр хийсэн ийм мундаг юм болжээ. За захирлын тэр нэмгэн хувцлаа даарч шүү. Сайн байна. Сайн байна. За тэгээд ингээд танай хамт олон ажлын амжилт хүсье. Тэгээд чанартай хугацаанд барьж байгаа хамт олон бол цаашид нийслэлтэй олон ажлуудыг хамт ажиллаж байгаа. За ахын сонирхолж хэлэхэд нийслэлийн 2023 одоо нийтлэл нэгдүгээр 26 оны ажлын нийтэм дагсан байгаа шүү. Ажлын үеүүд энэ тэмдэг цэгмээр рүү ороод энэ нийслэлээр хөтөн байгуулалтын ажилтнууд өөрсдөө сонирхолтой итгэж олцод ирээрээ нийслэл 26 оныг бизнес хичээлүүд гаргалтаа гэдэг таа байна. Одоо алтай. Энэ явуугийн цэцэрлэг. За энэ явуугийн цэцэрлэг төрөл. Одоо жоохон сургууль жоохон хууч харагдаж байна. Тий. За дөрөвчл байгаа. Баг сургууль. Энэ шиг харуулт. Энэ ингээ 23 дугаар сургууль маань. За энэ уртлын бол явуугийн цэцэрлэг төрөл ингэж хуучин чиглэлтэй дүүргийн засаг дарга Улсын хурлын гишүүн байсан манай Гамболд даргын санаачлаар хэлжсэн тийм ээ. Манай Гамболд дарга энэ чиглэлтэй дүүрэгт олон одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийжсэн ийм том аж ахуйч хүн байгаа шүү. Тэгээд одоо энэ чиглэлтэй дүүрэгт сүүлийн үед араас нь ингээд явж байгаа манай чиглэлтэй дүүргийн засаг дарга Мандуул, за хөрөнгө оруулалтын газрын дарга Мөнхбат, за манай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ариун Зяа, манай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Төмөр Төмөө гэдэг ингээд энэ залуучууд энэ чиглэлтэй дүүргийн бүтээн байгуулалт, чиглэлтэй дүүргийн тогтчлолт, хөрөнгө оруулалтад маш их анхаарч ажиллаж байгаа. Тэгээ бид бүхэн өнгөрсөн жил одоо энэ Улаанбаатар хотын гудамж талбайг цэгцлэх, энэ түүцүүдийг нүүлгэх ийм олон ажлууд хийсний хамгийн одоо үр дүнтэй болсон нэг ажлыг бас та бүхэн танилцуулъя гэж бодож байна. За энэ хавийг бол ингэсэн шүү дээ. Энэ хавийнхаа өөрсдөө зөвшөөрвөл энэ доор давхар зогсоол хийж болно тий. Зөвшөөрөхгүй л одоо тэг ингээ машин багтаж ингэхгүй байх гэсэн үг тийм үү? Тий. Тэгээ одоо дандаа өөрсдийнх нь оролцоо идэх зэргийг бас харгалзчиж асуудлаа шийдээл гэж ярьж байгаа. За одоо энэ хуучин итгэврийн зөв маш олон ийм нэг павильонууд худалдааны төвүүд байсан. Тэрийг бид нар буулгасан. Тэгээ буулгаад ийм одоо тогтчил бүтээн байгуулалтын ажил болсон гэдэг. Зарим хотынхан маань анзаараагүй юм шиг байна тийм ээ. Энэгээр явж байгаагүй болохоор. За ийш харуулчих. Тэр гахтараас ханаас ихсээд энэ болон одоо тийш та. таны За чи 9 эхэлсэн. 3-9 одоо явж байгаа үстэй. Яалчгүй одоо хөтөрч эхэлчихэ. За одоо яг ингэ харуулчих. Энд ерөөсөө хүн алхах гიშх зайгүй. ингэж юм шүү дээ. Битүү. Яг эндээс эхлээд ийм павильонууд байсан. Энэ бүх павильонуудыг бид нар буулгаад энэ гудамжийг ингээд иргэдийг чөлөөтэй зорчих алхах боломжийг нээсэн ийм одоо гудамж болгож тогтчулсан шүү. Энд манай Чингэлтэй дүүргийн хамт олон Чингэлтэй дүүргээ сонгогдсон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчнөр маш их үүрэг гүйцэтгсэн. Одоо ингээд нэг хүн чөлөөтэй алхах ийм гудамжтай болж байгаа. Энийг буулгахад бас тийм амар байгаагүй. Нэлээл юм болж иж буулгасан гэдгийг та бүхэнд хэлье. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд өвлийн удирдлагч гэсэн үргэлжилж байгаа гэдгийг бас та бүхэнд би одоо хэлхийг хүсэж энэхүү одоо бичлэгийг хийж байна. Тэгээ цаашид хот өөрөө цэгцтэй дэг журамтай байж иж хот илүү сайхан болно. Хот гэдэг нь би товчхондоо дэг журмын нийлбэр гэж үздэг. Хүн болгон дур дураараа юм хийгээд байвал энэ хотод одоо хүн ажиллаж амьдрахад төвхтөө болно. Энэ химэл оюухан суурилсан одоо камерын нэгдсэн систем ажиллаад 12 тонн жин хөдөлгөөний эрчим илтгэж сайжирсан. Өөрөөр хэлбэл дэг журамтай явдаг болсон.
Тийм учраас одоо эрчим сайжирч байна. Одоо удахгүй бас юуны төгсрөлийн нөлөөд нэмэгдэх юутай энэ цагаансар болох гэж байна. Мөн юу болох гэж байна. Ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдийн нөгөө хичээл орно ингээд хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Одоо сүүлийн өдрүүд бол ер нь Улаанбаатар ер нь харьцангуй төгсрөлгүй ийм байгаа. За бид нар бол 2027 онд энэ нөгөө туулын хурдны зам гэдэг том төслийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Тэгээ энэ туулын хурдны зам ашиглалтанд оруулах үндсэндээ хөдөлгөөний эрчим нэг 20%-аар одоо буурна гэдэг ийм одоо тооцоод гарсан байгаа гэдгийг хэлээ. За тэгээ та бүхэндээ баярлалаа.